За та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө би зочинтой лайваараа инхээ crisis coach урьсан байгаа. За тэгээ юуны төрөнд би та бүхэндээ өөрийгөө товчхон танилцуулах юм. Намайг Бимба гэдэг. Та бүхэнтэйгээ би Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчиж байна. За тэгээ би Top Coach Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн coach school байгаа. Тэгээ энэ коучийнхаа үйл ажиллагаа хийж байгаа. За инхээ коуч та чимэна одоо манай найз нар өөрийгөө сайхан танилцуулж өгөөд тэгээд яагаад коуч болсон бэ гэдэг түүхээ бид бүхэн нэг товчхон хэлээд өгөхгүй юу. Баярлалаа инхөө коуч. Яа баярлалаа Бимба коучтой. Юун түрүүнд энэхүү лайв үзэж байгаа Бимба коучийнхоо нүүр номын найзуудтай цаг үеийн мэндийг хүргье. Намайг Инхээ гэдэг Монголд Эрдэнэт хотод амьдардаг хоёр хүүхдийн ээж, ганц бие ээж байгаа. Тэгээд Топ коучийн актемд, Америк төвтэй Топ коучийн актемд Нара Томсон багшийнхаа удирдлагын доор кризис коуч буюу салтын дараах хямралыг ингээд гаргаж зохицуулдаг коучор төгсөөд удаагүй шинхэн юм коуч байна. Тэгээ энэхүү лайвд урьж оролцуулж Бимба коучтой маш их баярлалаа. Миний ингээд коуч болсон түүх маань болохоор би өөрөө 2018 оны 5 сарын 7-нд ингээд гэр бүлийн салалт гэх зүйлтэй уулзраад 6 жилийн турш ингээд уучраа мэдэхгүй те яг шалны альчуур шүг хин надад туслах бол гэд ингээд лам аавра бөө гэл нөгөө нэг үзэж хардаг те бүх хүмүүстээр ингээд очижсэн боловч би ямар ч тусыг олж авч чадаагүй. Тэгээ 6 жилийг ардаа орхисон. Тэгээд нэг гайхалтай орой ингээд уцаа гүлгээд сууж байхдаа би Нара Томсон багшийн хоолойг клуб хаус дээрээс олж сонсснороо миний ингээд нөгийн амьдралын шин түүх, шин замнал маань ингээд эхэлж би коуч гэх гайхалтай мэрэгчлийг, тансаглалыг хүртэж чадсанараа энэхүү аюултай юунаас гашуудлаасаа гарч чадаж өнөөдрийн өөрийгөө бүтээгээд ингээд явсан хүн байгаа. Тэгээд за би ингээд чадсан юм чинь над шиг ингээд маш олон бүсгүүчүүд байгаа. Тийм учраас би энэ бүсгүүчүүдтэй бас туслахыг маш их хүссэн учраас бас коуч гэх гайхалтай мэрэгжлийг эзэмшээд өмнөх өөртөөгөө адилхан зовж шаналж байгаа гашуудлаар орчихсон, салалтаар орчихсон, яхаа мэдгүй учраа олохгүй энэ гацаанд орчихсон бүсгүүчүүдтэй туслахаар энэхүү гайхалтай мэрэгжлийг сонгоод ингээд суралцаад төгссөн шинхэн коуч байна. Баярлалаа Бимба коучт. За баярлалаа инхөө коучтай. Чамдаа энэхүү гайхамшигтай тий амьдралынхаа замналд орсон тэгээ коучийн мэрэгжлийг сонгоод одоо бусдад бас буянтай энэ сайхан үйлийг түгээж яваа чамдаа баяр хүргье. За инхээ коучтэр юм өнөөдрийн сэдв бол бас нэлээд хүнд сэдв байгаа. Та бүхэндээ бас анхааруула хэлчихье. За салбар бол төгсгөл биш ээ. Та видеотэр юм сэдв өнөөдөр талаар ярилцах гэж байгаа. За би та бүхэндээ бас анхааруулад хэлж байгаа зүйл нь болохоор бид бүхэн бол салтыг бол сурталчилж байгаа зүйл биш ээ. За үүндээ бол би хинч одоо хүнтэй амьдарч суух гэж гэрлэхдээ за би энэ хүнээс чинь нэг хэдэн жилийн дараа сална шүү дээ гэж суудаггүй шүү дээ. Бид бүхэн биеиндээ амлалт өгч харин ч бүр насаараа амьдралаа зовдон жаргалаа хамтаа туулж хуваалцаж амьдрнаа гэж бирэндээ баг тангараг үргэж суудаг байгаа. За харамсалтай нь бол Монголын одоо нийгэмд одоо салалт маш их байна. Бидний асуудал бас их байна. Тийм учраас л энэ асуудлуудаа бид нэр ингэж хөндөж гаргаж, ил гаргаж одоо тэр нийгмийн идэ бэрийг бид нэр гаргах хэрэгтэй байна. Ярих хэрэгтэй байна. За сүүлийн үед бол би үнэхээр энэ гэр бүлийн хүчирхийллийн талаар бол дуурж байгаа. Манай Top Coach Academy коучуд маань энэ талаар одоо бид нар дуурж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг бол зогсоох хэрэгтэй. Энийг бол дэвчиж болохгүй. Хүчирхийллийг дэвчиж болохгүй гэдэг аян өрнүүлж байгаа. За энэний хүрээнд бол би инхээ коучийг урьсан байгаа. За инхээ коуч нь бол сая хэлээ. Салтын дараах одоо тий энэ гашуудал үнэхээр энэ салалт бол чинь тийм амар зүйл шээ. Салтаар орно гэдэг тий энэ бүх зүйл чинь процессор явагддаг. Салтын дараа бол маш олон тэр одоо юм шатлуудыг давж явж байдаг. Тийм учраас би инхээ коучоос ингэж асуумаар байна. За одоо би яг миний ярьж байгаа сэдв болохоор гэр бүлийн хүчирхийлэл болохоор бас ингээд үнэхээр ингээд энэ гэр бүлийн хүчирхийлэл өртөөд эмэгтэйчүүд минь суугаад байна. Байгаад байна. Амьдраад байна. Хичнээн олон жилиг яваад зодуулаад зохиулаад тэгээ тэрнийгаа ингээд одоо хэвийн үзэгдэл шиг ингээд амьдраад байна. Тийм учраас би чамаас асуумаар байна. Бас иймэрхүү бас амьдралдаа иймэрхүү experience буюу ийм зүйлийг бас туулж исэн хүний хувьд бол чи минь ингээд бас энэ гэр бүлийн хүчирхийлэл өртөж байгаа эмэгтэйчүүдэд одоо юу хэлмээр байна. Энэ талаар одоо хоёлаа ярилцъя. Энэ бол анхааруулаад хэлье. Энэ бол нэлээд
хинч зэдв шүү. Тийм хэн баргийн хүний зүгээр ингээд олон нийтэд гараад яриад идэг зүйл биш ээ. Тийм учраас бол инкэ коуч манаас энэ талаар ярих болцоотой болвол гэж чамтайгаа энэ талаар ярилцахыг чамаагаа урьсан байгаа. За баярлалаа инкэ коуч. За баярлалаа. Миний хувьд бол бас нөхөртөгөө 18 наснда тий 18 нас гэдэг бол бас эд цэцгэлж яваа юугаач мэдгүй юм балчир нас. Тэгээ тухайн үед яг үерхэд нөхрлөөд тэгээд тэрэн донд бол ямар ч өөр хүнтэй бол үерхэж үзээгүй. Тэгээ миний яг анхны хайр байсан. Тэгээ анхныхаа хайртайгаа ингээд суугаад амьдралдаа 13 жилийн турш бид тээр хамт байсан. 18 наснаас 31 нэг нас хүртлээр хамт байсан. Тэгээд энэ хугацаанд бол маш хэцүү хүнд зүйлүүдийг бол үнэхээр үзчихсэн. Тэгээ нөгөө юугаач мэдгүй учирсан хоёр хүн чи яг би биндээ ааш авираа гаргана мэдээж нөгөө нэг хилээ зөвлөд хүн байхгүй яг л нөгөө дэлхий дээр ганц удаа л амьдарч байгаа болохоор яг өөрсдийнхөө аашлан тэгээ хоёр талаас ингээд нийлсэн хүмүүс чинь бас нэг өөр өөртөөхөө зан чанарыг ойлгох гэж бас бөө юм болно. Тэгээ тэн дундаа бас хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийллийг бол би маш их амсаж исэн. Тэгээд ер нь бол яг 20 наснаас ахуулаад гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг ингээд амсаж зодуулж исэн. Тэгээ зодуулна дээрэс нь хүүхдтэй олчоод бас хүчирхийлэл гэдэг чинь бас нөгөө ганцхан би мах бод дээр илэрдэггүй те. Тэгээд санхүүгийн хүчирхийлэл гээд бас нөгөө мөнгө төгрөггүй хүүхэд дөнгөж төрчөөд байж хахад ямар ч мөнгө өгөхгүй дандаа нөгөө нөхрөөсөө хараад дандаа нөхрөө л харж ингэж мөнгө гуйдаг тийм байсан. Тэгээд арх гэдэг асуудал бас ингээд хүний амьдралд маш их гай болдог тий. Тэгээд нөгөө залуу хүн бас арх уун янз янзын юмнуудтай найзуудтайгаа арх ууж орж ирчихэл дандаа хүчирхийлэл үлдэнэ. Тэгээд би ч одоо ингээл ерөнхийдөө хүчдэг юм байна гэд тэгсэн мөртлөө би ерөөсөө салж чаддаггүй байсан. Яг 13 жил яг тасралтгүй л ерөнхийдөө хүчирхийлэл дунд бол амьдэрсэн. Тэгээд ёо яс чи бүр ингээ бараг өмнөхөө ингээ бараг сэтэрч явах шиг байна. Тэгээд Уян айгу маш хэцүү тийм инкэ коуч. Тий, ер нь бол хэцүү шттэ тий. Одоогийн нийгэмд ч гэсэн бас нөгөө эмэгтэй хүмүүсийн хүчирхийлэл гэдэг бас зүйл маш их болцоод байна. Тэгээ бид нэр эмэгтэй хүмүүс бас амар хөлцөнгөө өөртөө хайргүй байна. Тэгээ зүгээр л хүчирхийлүүлчээл зодуулчаал ингээл бүр зарим нь бүр амь насаа хүртэл алдчихээн тий. Саяхан нэг бүсгүй хүртэл амь насаа алдчихлаа. Тэгээ энэ бүх зүйлүүд бас ингээд маш хүн дээр тусдаг. Тэгэхээр бид нар эмэгтэйчүүд бид нар ингээд ерөнхийдөө л хүчирхийлэлд байгаа чамааг үл тоож байгаа бол ингээд өөртөө хайртай байгаа чи, үр хүүхэдтэй хайртай байгаа чи. Бид нар ер нь үр хүүхэдтэй хайртай л гэдэг. Яг тэр хайр гэдэг чинь бид нар яаж харуулж байгаа юм бэ? Элэг бүтэн амьдралыг ингээд бүтэн байлганаа гэд хүчирхийлэл дунд цэцэгтэй хамт байгаад ах чинь хайр юм уу? Аль эсвэл амгалан тайван байдалд ингээд хүүхдээ аваач амьдрах чинь хайр юм уу? Тэ энэ болгоныг бас би ингээд өөрөөсөө бас асуух шаардлага гарсан. Тэгэхэд ер нь бол хайр гэдэг чинь бид нар ер нь хүүхдтэй л хайртай бол зүгээр амгалан тайван орчинг л бий болгох нь л хайр юм бэлээ. Тэгээ миний яг тэр хүчирхийллээс гарах болсон шалтгаан бол миний хоёр хүүхэд би хоёр хүүхэдтэй хоёр хүү маань 3-тай 5 настай хаад би тэр хүчирхийлэл дундаас гарч явж чадчихсан. Тэгээд яаж гарсан бэ гэхээр миний 5 настай хүүхдэд надад хийсэн нэг үг маань л намайг тэр хүчирхийлэл дундаас гарах шалтгаан маань ингээд хийж өгч исэн. Тэгээд тэр юу юм болохоор яг ээжээ та ингээд орой олгон уйлах чинь надад маш их хэцүү байна. Гэхдээ би аавгүйгээр амьдрч чадна ээжээ. Би таны уйлахыг л хармааргүй байна гэдэг үг бол 5 настай хүүхдээ амнаас гарч ирсэн. Тэг яг тэр үгийг сонсоод би юу илээ гэл гинт ухаа орж исэн. Тэгээд ингээл орой олгон арх ууж орж ирчээл зодно. Тэгээд сүулдэ бүр эрүүлдэ зоддог болсон. Тэгээд тэр бол нэг ингээд харж байгаа 5 настай 3 настай хоёр хүүхдийн сэтгэл зүй гэдэг зүйл хэрэг ямар байх вэ? Мэдээж сайхан байхгүй нь ойлгомжтой. Тэгээд яг өөрийгөө илэрхийлж чадж байгаа нь л 5 настай хүн маань гэсэн. Тэгээд тэр үгийг сонсоод би за ерөөсөө л болий. Би ерөөсөө гарах ёстой юм байна гэд. Тэгээд тэр хүчирхийлэл дундаас гараа явж исэн. Тэгээд мэдээж тэр салнаа гэдэг чинь бол маш их хэцүү байсан надад. Яг л миний амьдрал ингээл нураал унчиж байгаа юм шиг. Би одоо цаашдаа би яаж амьдрнаа? Би яах ёстой юм болоо гэдгээ би үнэхээр мэдэхгүй ингээл яг орой олгон нүдэндээ нулимстай, дэр маань ингээд битүү нулимстай. Тэгэл
төрийн албан агч хийдэг байсан. Тэгэл хэдхэн төрөний цалинтай би яаж амьдрах ёстой бол гэхдээ л би за би хүүхдээ л бодъё гэдэг юугаар би тэр хүчин хэрхэл дундаас гарч ирсэн. Тэгэхээр би яг бүсгүйчүүдтэй бас хэлмээр байдаг. Та нар маань энэ хүчирхийллийг ингээд төвчээд байх шаардлага байхгүй. Өөрөө өөртөө зөвшөөрлийг өгөө тэр хүчирхийллээс ингээд гараач. Тэр хүчирхийллээс гарах юм бол танд амар амгалан тайван амьдрал танд ирдгийм байх шүү гэдгийг ингээд үнэхээр хэлмээр санагдаад ингээд өнөөдөр яг энэ коуч гэх гайхалтай мэрэгчлээ ингээд сонгочихсон. Ингээд энийхээ төлөө ингээд ажиллаж байна. Баярлалаа кампайн багчтай. Бүр яг Аргагүй баярлаа. Инхээ хөгжөө. За deep юу аваарай. Энэ чамдаа би маш их баярлж байна. Ингээ эмзэг байж өөрийнхөө маш эмзэг сэтгэв ингэж ярьж чадж байгаад хин хүн болгон энийг ингэж ярьж чадахгүй. Гэхдээ чимийн нийгмийн төлөө дуурж байгаа бусад ингэж хүчирхийлэлд сууж байгаа эмэгтэйчүүдийн төлөө дуурж байгаа чамдаа би үнэхээр их талархаж байна. Инхээ минь чимэн гайхамшигтай үйлээ хийж байна. За яг ингэдэг. За IQ коуч масаа хийлээ. 18 настай ингээд хантайгаа ажиллаад 13 жил амьдраа тий ингээд хоёр сайхан хүүхдийн эцэг их болоо. Гэтэ ингээд энэ дунд ингээд хүчирхийлд ороод одоо зодож цохиулаад ингээд яваад исэн байна. За тэгээд яваад исэн бэ шүү. Яваад нэг удаа тэр одоо хүүхдийнхаа хэлж байгаа тэр зүйлээр бол ингээд зогсолтыг хийсэн. Тэн дээрээс цохилт авсан. Тэгжээж одоо энэ зүйлд би энэ хүчирхийлд суух ёсгүй юм байна. Энд байх ёсгүй юм байна гэдэг шийдвэрийг гаргаж тэр салтыг хийжээсэн гэж ярьлаа. За тэгээд салтанд ороод бас 6 жил явсан гэж шүү дээ. Ингээд тэр салтын дараах процесс чинь тэр эмэгтэй хүн чинь тий хоёрын хоёр хүүхдээ чирээ явж байгаа эмэгтэй хүн тийм амар байхгүй. За мэдээж маш одоо энэ хүчирхийллийг би дахиад анхааруулаад байлаа. Маш олон хүчирхийлэл байгаа шүү хүмүүсээ. Ганцхан зохиц зодоод байдаг энийг хүчирхийлэл гэдэг манайх энийг хүчирхийлэл гэж үздэг юм байна шүү дээ. Зарим хүмүүс нь бүр энэ зохиц зодоод ингээ бүр махан биеийг ингээд хүчирхийлээд байгаагаа ч энийг нөгөө нэг бараг тэрнийг хэвийн үзэгдэл шиг ингээд үзчихсэн. За энийг би дахиад инхээ коучоосоо би дахиад цаашаа лавшруулж асууна. За тэгээ энд чинь маш олон хүчирхийллийн төрлүүд байгаа хүмүүсээ санхүүгийн verbal үг хэлээр дормжлоод байдаг. За тэгээд мэдээж бүр ингээд ганцаар дуулдаг, ингээд цаан чинь үл тоомсралдаг гэд маш олон хүчирхийллүүд байгаа. Тийм учраас та бүхэн минь анхаараач энэ хүчирхийллийг та бүхэн дэвчиж болохгүй. Хүчирхийллийг эсрэг зогсох хэрэгтэй. Энийг ерөөсө хүчирхийллийг бий болгож болохгүй. Энийг ерөөсө анхан дээр нь ерөөсө зогсох хэрэгтэй гэдгийг бид нар бүр маш ихээр хэлж байгаа. За би ч гэсэн ялгаагүй. Одоо 2 жилийн өмнө Нара Томсон багштайгаа уулзахдаа гэр бүлийн одоо харилцаа минь одоо миний амьдрал маань ерөөсөө шалныхаа ёроод унаад би бас уйлаад дуулаад явж байгаа Нара Томсон багштайгаа учирч исэн. Нара Томсон багшийнхаа сургалтанд орж исэн. Тэрнээс нань бол өнкрөөд болоод бүтээл яваал байгаа байхгүй юу. За миний хувьд бол гэр бүлийн харилцаа байгаад гэсэн. Ингээ нөгөө муудалцах сайн харилцаан дээр би энийгээ ойлгоцохгүй. За тэгээ токсик харилцаа үүсгээ яваад байхад яг адилхан би бас хоёр хүүтэй хүн. Яг адилхан хүүхдүүд минь тэр токсик харилцаанд амьдрах байхад хүүхдүүдийн минь зан характерт өөрчлөлт ороод ирсэн. Хүүхдүүд маань нэг нь ингээ бүр дуугаа ингээ цаашгаа ингээ за тэгээ миний бүр хамгийн би хүүхдүүдээс хар зогсон зүйл болоод нөгөө хөөрхөн сайхан инээмсэглэж яадаг хот инээж яадаг байсгалантай байж яадаг хүүхдүүдийн маань нүд нь ингээ гуниг суугаад ирсэн. Яагаад тэр нялх хүүхдүүдийн нүдэнд яагаад гуниг сууж байна? Яагаад өөрсдийнхөө тэр мэдрэмжүүдийг хүүхдүүд маань нуугаад эхэлж байна? Зүгээр мами it's okay гэд ингээд яваад орч өрөөрөөгөө яваад орж байгаа. Нэг нь болохоор ингээ ууртаа омогтой би тийм хоёр зүйлийг ингээ хүүхдүүдээс хараад би тэндээс зогсолт хийсэн. Тэрнээс биш би өөрийнхөө төлөө зогсолтыг хийгээгүй байхгүй юу? Өөрийнхөө төлөө би өөрчлөлтийг хийгээгүй байхгүй юу? Би бол өнхрөөл яваад исэн. Болж ийн амьдрал минь нэг өдөр нь мэдээж муудалцсан гэж хүн болгонд хэлдэг. Өө эн чинь айгүй хэвийн зүйл штэ. Ийм амьдрал байдаг штэ. Эхнэр нөхрийн хооронд муудалцах зүйл байлгүй л яах вэ гэдэг. Тийм ээ. Энэ иймэрхүү зүйл байдаг. Тэгвэл энэ зүйлүүд чинь хэрээсээ хэдрээд хүний орон зай руу хил хязгаарлуу нэвтэрч орж ирээд дарамтлаад хүчирхийлэл болж байгаа бол энийг хүлээн зөвшөөрж болохгүй хүмүүсээ эренч бай, эмэнч бай. Тийм учраас бид бүхэн тугарж байгаа маа. Энэ хүчирхийлэл чинь цаашаа хүндэрч явсаар хүний амь насанд хүрж байна. Монгол сайхан эмэгтэйчүүд минь амь насаа алдаж байна. За нэг хүн амь насаа алдаж байна. Нөгөө хүн нь тэр амь хэрэг хүчирхийллийг бий болгосон ярагчин алуучсан болоод шоронд орж байна. Хэдэн хүүхдүүд өмчрөөд үлдэж байна. Тэдний чинь төрүүлсэн эцэг эхчүүд нь шар маханда хатж байна. Эн чинь ингээд маш аимшигтай зүйл байгаа байхгүй юу? Тэр хүчирхийлэл чинь өнөөдөр та бүхэн зөвхөн тэрнийгээ мдэггүйгээр дараагийн үйл шатанд оруулж, үйл явцад оруулсаар ийм хүнд байдалд оруулж байна. Тийм учраас хүмүүсээ сэрээч. Ийм хүчирхийллийг бити дэвчээсээ дараагийнх нь тэр хүндэрсэн шат руу бүү оруулаач л гэж одоо бид бүхэн минь дуурайд байгаа.
Ингэж эмзэг байдлаа та бүхний өмнө энэ ил цацаад байгаа. Энэ бол тийм амар биш ээ. Энэ бол тийм амар биш шүү хүмүүсээ. Тийм учраас бид бүхэн одоо энэ өөрсдийнхөө эдэпэртэй энэ нийгмийнхаа гажуудалтай гэж бүр хэллээд байгаа. Энэ зүйтэйгээ тэмцэх хэрэгтэй байна. За энэ мэдээж нь одоо битэрийн өнөөдрийн ярианы сэдв болох салалт бол тийм амар биш. Хүн болгон би салъя гэд гүүгээ салаар энэ бүр нөгөө нэг төвчээрийнх нь шанцсан дасраад энэ салтыг хийж байгаа юм аа. За тийм учраас одоо би инхээ коучээс асуумаар байна. За бидний өнөөдрийн яриан сэдв салавт бол одоо төгсгөл биш ээ. За инхээ коуч минь түрүүн бас дурдаа хэлсэн. За би одоо салаад амар амгалан одоо тэр байдлыг би олгоод одоо би ингээд 6 жилийн дараа тий өөрөө бүр коуч болоод одоо энэ зүйлээр орж явж байгаа хүмүүс туслаа явж байна. Инхээ коуч минь одоо яг энэ салдаар орох гэж байгаа тий орж байгаа. За одоо энэ нөхцөлд явж байгаа хүмүүст чи минь юу гэж хэлмээр байна. Одоо энэ чиглэлээр коуч өгдөг хүний хувьд гэж асуумаар байна. Баярлалаа инхээ коуч. Чамдаа үнэхээр баярлалаа. За баярлалаа Бямбогчтой. Мэдээж нөгөө салт гэдэг бол зүйл чинь айгүй хэцүү шүү дээ. Салтаар орж байгаа хүн чинь гашуудал. Тэгээд дээрэс нь салт гэдэг чинь нөгөө хүний яг яс сурахтаа тэнцүү хэмжээний гэмтлийг ингээд хүний хүнд өгдөг. Тэгээд тэрийг ингээд давж туулж гарна гэдэг чинь бас хэцүү. Тэгээд дээрэс нь хоёр хүүхэдтэй тэгээд ганц байсан хүн чинь хоёр хүүхэдтэй дээрэс нь хоёр хүүхдийн сэтгэл зүй бас үнэхээр хэцүү хүнд байдалд ордгийм бэлээ. Тэгэхээр энэ бол яг хүсээд авах зүйл бол үнэхээр биш. Мэдээж бид нэр анх хүнтэй сухтаа би сална. Би яг тэдэн жил амьдарч байгаа л сална гэж хизээ суудгүй те. Яг л энэ хүнтэйгээ ингээл насан туршдаа аз жаргалтай ингээд хамаг сайхан бүхнээрээ л амьдрах юм шиг ингээд санагддаг. Гэхдээ яг энэ зүйл бол мэдээж хүний хүсснээр болоогүй. Тэгэхээр миний ингээд яг эхлээд хүмүүст хэлэх ёстой одоо яг хүнтэй суугаагүй байгаа хүмүүстээ хэлмээр байдаг ганц зүйл бол юу гэдгийг бид нар яг эхлээд өөрөө өөрсдөө таних хэрэгтэй байна. Өөрийнхөө юунд дуртай, юу хийвэл аз жаргалтай байдаг те. Юу ингээд хийж бүтээж чаддаг. Зүгээр л өөрийгөө эхлээд таниад мэдчих. Ямар хүн надад таалагддаг, ямар газар би байвал тухтай байдаг, ямар газар байл би тухгүй байдаг, ямар зан характер хүн надад гаргавал би амар тийм тухгүй байдлыг үүсгэдвэ гэдэг зүйлийг эхлээд таньж хаа. Эхлээд өөрийгөө таньж мэд. Дараа нь бид нар хүнтэй суй, хүүхдтэй болъё. Тэгээд нөгөө яг ингээд салтын дараа би хоёр хүүхдтэй бодоод бас маш их ингээд эмзэгэлдэг. Тэгээд яг хэрвээ би өөрийгөө таньсан байсан бол тий өнөөдөр ингээд хоёрын хоёр хүүхэд ингээд бас өнчрөхгүй байсан бах гэдэг зүйл дээр бас ингээд айгүй их сэтгэл зүрх маань ингээд өвдөж явдаг аа. Тэгэхээр бид нар эхлээд өөрсдөө таны тэгжижил яг бусдыг таньж ойлгож би нөгөө өөрийгөө ингээд таниад хайрлаад ирэхээр бас өөрийн чинь хайрлах хүн ингээд гарч ирдэг юм байна гэдгийг ингээд бас мэдсэн, ойлгосон. Гэхдээ би одоо яг хүнтэй бас суугаагүй л байна л да. Гэхдээ яг ингээ өөрийгөө хайрлаад эхэлсэн чинь миний эргэн тойрны хүмүүс хүртэл хүрээлэл маань хүртэл өөрчлөгдөөд яг намайг хайрладаг, намайг хүндэтгдэг хүмүүс ингээд хурж ирж намайг хүрээлдэг болцсон маань үнэхээр ингээд гайхамшигтай зүйл болсон. Хэрвээ та яг салалтаар орцсон байгаа бол заавал мэрэгжлийн хүнд хандаарай. За тэгжиж бид нөгөө гашуудлаасаа гарна. Энэ их хатуу зүйлийг давж туулах чадaltaй болно. Миний нэг ганц алдсан зүйл болохоор би яг маш олон жил би яг 6 жил ерөнхийдөө хайсан. Одоо нөгөө өдрийн тэмдэглэлд бичдэгээс өдрийн тэмдэглэлээ ингээд эргээд харахад би өөрийгөө хайсаар л байсан. Надад туслах хүнийг би хайсаар л байсан. Тэгээ би яг хөдрийн мэрэг дээр очисон, лам дээр очисон. Аавра дээр очисон ингээл нөгөө яг сэтгэл зүйч дээр хүртэл би очисон тий хамгийн сайн сэтгэл зүйч гэдэг хүн дээр хүртэл очисон надад ямар ч тус олоогүй. Тэгэхээр бид нэр яг л нөгөө үрэл итгэж байгаа юм шиг юм бид нар ч юм бүсгүүчүүд ч бас тэр гайхамшигыг ингээ мэдрэх гээд идэм билээ. Тим юм бол бэдгүй юм байлээ шүү. Тэгэхээр та бүхэн маань яг энэ салалтаар орсон байгаа бол заавал мэрэгжлийн хүнтэй ажил энэ замыг туулаад даваад гарсан хүн танд заавал туслана гэдгийг бас ингээд хэлмээр байна. Тэгээд Бямба коуч маань асуулж өглөө нэг бах юм ярьсан чи асуултаа мартчих. Баярлалаа. Тэгээд инхүү коуч маань одоо сайхан тайлбарлаа хэлээд өглөө. За яхахгүй энэ салалт гэдэг чинь угаасаа процесс юм байгаамаа. Энэ процессонд одоо тэгээ бидний мэрэгжлийн хүмүүс гэдэг манай одоо инхүү коуч маань та бүхэн туслана. Хэрвээ та яг энэ салалтаар орж байгаа энэ нөхцөлд явж байгаа бол та энэ мэрэгжлийн хүнтэй ажиллаач. Тэр процессоо та бүхэн хурдан энэ нөхцлөөсөө гарах болцоо энэ мэрэгжлийн хүмүүс чинь танд олгодог юм аа. Энд чинь тийм амар зүйл биш ээ. Энэ ерөөсөө энэ бидний яриад байгаа зүйлүүд чинь тэгэхээр энэ процессууд чинь давж тудаа өөрөө ганцаараа болоход одоо инхүү коуч маань хэлдэг шүү дээ. 6 жил
энэ олон хүмүүстээр очиж туслахгүйсэн биш үү? Одоо үрэл идэх гээд гүгэдсэн биш. Нэг үрэл идчих юм бол энэ бүгдээсээ ингээд хав гэж гарчих гад байдаг. Тийм юм байхгүй. Энэ бүгдийг биеэрээ процессож, хүн сэтгэлээрээ процессож гаргадаг байгаа. Тэрэндээ л энэ коучуд маань энэ мэрэгжлийн хүмүүс маань за тэр тусмаа одоо энэ салтаар ороод явж байгаа, энэ салтын дараа явж байгаа хүмүүс болоод энэ инхээ коучтой минь холбогдож ганцаарчилсан коучин аваарай гэж хэлмээр байна. Тэгээ энэ бүгд зүйлээсээ та нар энэ олон жилээ зарцуулж өөрийгөө өвтгөж за тэгээ ингээд сэтгэлээ өвтгөө та нар энэ 6 жил одоо би зүгээр инхээ коуч байгаа жишээн дээр очив. Тийм амар биш байхгүй та нар ингээ өөрийгөө өвтгöd дээрээс нь сэтгэлээ өвтгөө ингээ яваад байгаа юм бол та нар махан бичин хүртэл өвддөг нэгүүртэй тийм учраас энэ зүйлээсээ хурдан гарах арга хэмжээг авахын тулд мэрэгжлийн хүмүүстэй ажилдаг байгаа ч гэж бүр дахин хэлмээр байна. За тэгээ инхээ коуч нь маш чухал зүйлийг сая хэлчихлээ. Энэ зүйлийг бүр анханасаа залуучууд маань гэр бүл зохиох гэж байгаа хүмүүс маань өөрийгөө таниач хамгийн түрүүний зүйл та өөрийгөө таньж мэдсэн хүн чинь дараагийнхаа за ажил мэргэжлээ сонгохдоо хайр нийжлээ сонгохдоо гэр бүлээш төлөвлөختөө чадвартай болдгийм аа. Тийм учраас бол одоо эцэг эгч хүмүүс үр хүүхдүүддээ за залуучууд маань эхнээс өөрийгөө таних энэ алхмыг хийгээч. Энэ хамгийн чухал зүйл гэдэг юм байна. За би энийг бүр аягүй хэлэх дуртай. Би ч юм бол нэлээд олон диплом нөгөө багшийн маань хэлдгээр тамгатай цаасыг эзэмсэн хүн байгаа. Манай инхээ коуч мэн ялгаагүй. Ингээд бид нар чи айгүй их сургуульд ингээд суралцаад диплом аваад ажил мэргэжлээ. Бид нар чинь хамгийн гол одоо амьдралын энэ сургуультай бид нар өөрийгөө таньдаг энэ зүйлийг хамгийн түрүүнд сурах хэрэгтэй юм байна гэдгийг л одоо би 40 хэдэн насны дээр ойлгосон хүн байгаа. Тэгээд энд суралцаарай залуучуудаа гэж бүр урайлан хэлмээр байна. За тэгээ инхээ коучтой маш их баярлаа. Энэ эмзэг сэдвээ гаргаж ярьж одоо тий бусад одоо яг энэ асуудлаар орж яваа хүн бас нэг дон хийх одоо тэр одоо ухаарлыг чи минь төрүүлж байна. Ухаарлын тэр сидик гэдэг үрийг та чи минь тарьж байна. Тэгээд тийм учраас чиний минь энэ одоо зоргоо гаргаж ингэж ярьж агаад би үнэхээр их талархаж байна. За тэгээд инхээ коучтой сүүлийнхээ асуултыг өөрт чинь үлдээ. Тэгээ хоёулаа өнөөдрийнхөө лайвыг тэгээ өндөрлөё. Баярлалаа инхээ коуч. За баярлалаа инхээ коучтой. Би одоо нөгөө бүсгүүчүүдтэй бас нэг юм хэлмээр идгийг нөгөө яг би өөрөө бас тийм байсан те сүүлийн үед бас хүмүүс дээр бас ажиглагдаж байна. Тэгээд би нөхрөө л өөрчлөмөр байна. Би нөхрөө өөрчилжүүл яг болох гээд байна гэдэг ийм зүйл те. Тэгэхээр хүн хүнийг хизээч өөрчлөн гэж байдгүй шүү. Та битгий тэгэж цаг хугацаагаа алд. Битгий тэгэж өөрийнхөө эрч хүч энерги алдаарэ. Би ч гэсэн яг л тэгж явж исэн. Энэ ингээд арх уучвал болохоо арх уучвал зүгээр болчих гээд байна. Энэ ингээд намайг зодохоо болчвол бас ингээд болохоо бүх юм гоё болох гээд байна гэд ингээд нөгөө айгүй хүлээлтийг үсгэжсэн. Тэгэхээр тийм юм бол хизээч амьдрал дээр байдгүй юм бэлээ. Тэгээ за би хүүхдийг гаргаад өгчвөл энэ хүн засарчих юм болов гэд бас хүүхэд гаргасан засраагүй. За хоёр дахь бас гаргачих юм бол засарчих юм болов гэсэн засраагүй. Тэгэхээр бүгдээрээ эмгтээчүүд та бүхэн маань ингээд хин нэгнийг өөрчлөх гэж бити яв. Та зүгээр л өөртөө хайртай бай. Өөрийгөө өөрчил. Тэгсэн цагт таны гэрэл хийгээ бүх юм чи ингээд зүгээр асаад ирнэ гэдгийг л ингээд хэлмээр санагддаг аа. Тэгэхээр салалт бол ингээд төгсгөл биш юм аа. Хэрвээ та салтаар орсон байгаа бол ингээд бити гонигл өөртөө хөрөнгө оруулалт тэгээд өөртөө цаг зарцуулаад ингээд мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөөгөө аваарэ. Тэгсэн цагт таны ингээд унтарсан байгаа, гаццсан байгаа гацаа чинь тайлагдаж, унтарсан байгаа гэрэл чинь ингээд асах болноо. Тэгээд би бас яг л өөрөө бас тийм байсан. Тэгээд яг 5 хоногт би Нара Томсон багшийнхаа 5 хоногийн хөтөлбөрийг олж үзснээрээ ингээд 5 хоногт би зүгээр л эдгэрлийг олж гайхамшигыг олж өнөөдрийн өөрийгөө бүтээж чадсан. Би ч ингээд уйлаалдуулаад нус нулимстайгаа хутгалтаал ингээд яг л шалны алчуур мэттэй хүн болгон над руу ингээд муу мухаа үгээ цацдаг. Муухагаар дандаа доромжилдаг. Тэгээ ганцаараа ингээд болчоор маш их дээрлэлт ирдэг. Ирчүүдээс ч тэр, эмгтээчүүдээс ч тэр, найзуудаас хүртэл бас тийм хандлагуудаас илэрч гарч ирж исэн. Би маш их олон найзтай байсан. Тэгээ ганцаараа болсон найзууд маань бүгд надаас холдсон. Тэгэд энэ одоо ганцаараа болцсон нөхрөө маань яачин ч гэдгийг те нөхөртөө маань тэг чин ингэ чин гэд хардчихсэн явдлууд хүртэл надад байдаг. Саяхныг хүртэл байсан. Чи нөхөртөөгөө хардаад ингээд би тэгэл тэднээс дандаа холддог. Тэгэхээр та нар маань ингээд бити санаа зов. Таны өнөөдөр ингээ гоё коуч гэх ингээ гайхалтай хүн гарч ирснээр бид нар энэ гацаанаас гарах боломжтой болчихж байгаа байхгүй юу? Би яг 6 жилийн өмнө бол ийм зүйл байгаагүй шүү дээ. Тэгээ энийг би мэддгүй байсан. Тэгээд тэгэхэд би 5 хоногийн дотор өөрийнхөө гэрлийг асааж ингээд өөрийнхөө өнөөдрийн өөрийгөө ингээд бүтээж авч чадсан. Тэгээд одоо бол хүмүүс намайг хараад
баг ганц бий гэж мэддэм юм да хөрхий. Тэгэл амар эрч хүчтэй, энергитэй байна, чамтай байхад гоё яадаг гэл нөгөө бүх гоё юмнуудыг би ингээд сонсч чаддаг. Тэгэхээр энэ зүйлийг би зөвхөн коуч гэх хүнээс авсан шүү. Тэгээ коуч гэх гайхалтай тансаглалыг мэдэрч чадсанараа би босож чадсан. Би дахин өөрийгөө бүтээж чадсан. Тэгээд та бүхэндээ ч гэсэн ингээд бид нар мэдээж нөгөө салтыг бол урайлаагүй те. Тэгээд энэ бол таны сонголт. Гэхдээ та хүчирхийлэлд ингээд дунд амьдарч байгаа бол ингээд өргөл зодуулж нүдүүлдэг байгаа бол би ингээд шууд сал гэж хэлмээр санагддаг. Яагаад бид нар өнөөдөр ээж аав маань хүртэл ингэж нам муухай үг хэлээгүй зодож нүдээгүй байхад зүгээр нэг эрд ингээд зодуулаад нүдүүлээд ингээд хинч биш олж амьдрах хэрэгтэй юм би. Бид нар ч гэсэн хайрлагдах хэрэгтэй. Бид нар ч гэсэн жаргах хэрэгтэй. Тэгэхээр бүсгүйчүүд минь та нар өөрсдөө ингэж хайж олж өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж ингээд гайхалтай аз жаргалыг ч гэсэн мэдэрч ингээд амьдраарэ гэж бас хэлмээр байдаг. Өнөөдөр би бол ингээд маш гоё жаргалтай байдаг. Би тэгтээ хоёр хүүтэйгээ ингээд гоё жаргалтай ээж жаргалтай авахаар хоёр хүүхдүүд хүртэл ингээд жаргалтай болчихдөг юм билээ. Нүднийх нь унтарсан байсан гал нь өнөөдөр бүгд гоё ингээд гэрэлтэж автдаг болсон. Тэгээ амар амгалан тайван амьдралыг ингээ би болгож цогцлоо чадсан. Би бүр юу чгүй би тгээс эхэлсэн амьдрал минь өнөөдөр ингээд бүхэл бүтэн амьдралаа би өөрөө босгож чадсан. Тэгэхээр яг салсны дараа бас нэг тийм энэ хөнгүүл бол бүх юм нурчж байгаа юм шиг юм мэдрэмж асуугүйсаа байдаг л да. Айгүй хэцүү мэдрэмж те. Тэгэхээр ийм юм бол яг тэр бол түргэн зургийн мэдрэмж шүү. Тэг мэрэгжлийн үнтэйгээ ажиллаад яхам бол танд зүгээр гэрэлт ирээдүй ингээд таныг өгтчихийдгаа. Тэгэхээр бүгдээрээ ч гэсэн унтарсан байгаа гэрлээ асаая. Гэрэлт ирээдүгөө бүтээе. Үр хүүхдүүдийнхаа төлөө аз жаргалтай хамгийн сайн сайхан ээж болъё. Бид нэр аз жаргалтай байл үр хүүхд минь амар тайван амгалан байна. Үр хүүхд маань амар амгалан байх юм бол Монгол орн маань хүртэл хөгжөхөд бас тус дэм нэмэр олноо гэдэгт би ингээд маш их итгэлтэй байдаг. Тэгэхээр та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Танд үнэхээр хэцүү байгаа бол та ингээд ганцаараа биш шүү. Би ч гэсэн энэ амьдралыг ингээд туулаад даваад гарсан учраас та ингээд надтай хувь чатаар холбогдоод надаас ганцаарчилсан коучинг авч өөртөө тусламж авч өөрийнхөө гэрлийг асаагаараа би танд туслахад ингээд бэлэн байгаа шүү гэдгийг ингээд хүмүүстээ хэлье. Баярлалаа Бямба коучтой. Өнөөдөр энэ лайвта урьж ингээд миний хэцүү сэдвийг хөндөж ингээд бас нийгэмдээ гэрэл асаах энэ их үлийг хийж байгаа таньда бас маш их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа инхэ коуч. За инхэ коучгаа хэлсэн зүйлийг би бас нэг базаад хэлээд хий. За инхэ коуч минь хэллээ тий одоо энэ бүх зүйлүүдийг бас даваа туланд гарна гэдэг бол маш хэцүү. Эний дараа нь ийм мэдрэмжүүд зөндөө олон зүйлүүд байдаг. Гэхдээ та энийг мэрэгжлийн хүнтэй ажиллаад даваа гарахад хурдан хөнгөн даваа гарах болцоотой. За тийм учраас ер нь бол та энэ хорвоо ертөнцийн одоо энийг ч миний одоо хэлэх дуртай байгаа. Та жаргах гэж энэ өөрөө хайрлуулах гэж энэ хорвоо ертөнцид төрсөн юм шүү. Тэрнээс биш гомдлох гэж, харуулсал тээх гэж, одоо харамсаж амьдрах гэж, за дээрэс нь хөхнөттэй болох гэж бид бүхэн энэ амьдрал амьдраагүй шүү. Та энийг бодоорой. Тийм учраас та өөртөө хайртай байгаарай. Өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө хайрлсан хүнийг бусад хүмүүс хайрладаг юм аа. За тэгээ хамгийн чухал зүйл нь бид чинь бас үр хүүхдтэй ээжүүд байгаа шүү дээ. Тэр учраас бид ээж хүн жаргалтай авах юм бол үр хүүхд минь жаргалтай байдаг юм аа. Тэр газар жаргалтай байдаг юм аа. Та бүхэн минь тэр одоо хүчирхийлэлтэй орчинд үр хүүхд чинь өсөө явж байгаа бол тэнд бол хүүхдүүд бол аз жаргалтай байх бололцоо байхгүй. Тийм учраас энийг бодолцож үзээд та бүхэн минь ерөөсөө хүчирхийллийг одоо миний бүр хамгийн ураа бол хүчирхийллийг бол төвчиж болохгүй. Танд нэг алгадалт, нэг үгийн дормжил орж ирж байгаа бол дараагийн үгэн дормжил, дараагийн алгадалт орж ирнэ гэдгийг та бүхэн минь ойлгооч. Нэг зодож байгаа бол дараагийн зодолт орж ирнэ гэдгийг та бүхэн минь ойлгооч. Нэг араар тавьж байгаа бол дараагийн араар тавилт орж ирнэ гэдгийг ойлгооч та бүхэн минь. Тийм учраас энэ зүйлүүдийг эртхэн дээр нь баг дээр нь зогсоох агнаасаа бүр энэ зүйлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй байна гэж та бүхэндээ урайлан хэлмээр байна. За тэгээд энэ одоо ингээгүй минь энэ бүхэн зүйлийг даваа гарсны дараа ингээд аз жаргалтай өөрийнхөө амьдралыг бий болгоо бүтээгээд хүчтэй эмхтэй бодоод явах болцоотой юм аа. Энэ амьдрал зүгээр садаад яхаар энэ амьдрал төгсөж байгаа юм биш ээ гэдгийг дахин хэлмээр байна. Тийм учраас та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За тэгээ инхээ коучтой маш их баярлалаа. Урилгын минь хүлээн авч маш юм хэцүү сэдвээр ярилцаж өөрийнхөө эмзэг байдлаа үзүүлсэн чамдаа үнэхээр их талархлаа. Тэгээд чинийхээ энэ буянтай сайхан үйлд
Дараа дараагын энэ буянтай сайхан үйл өндрөөс өндөр амжилт хүсэн өрөөё. Тэгээд чи минь оройг сайхан өнгөрөөгөөрэй. Тэгээд удахгүй хоёлаа бас өөр олон контентуудаар өөрсдийнхөө найзуудтай уулзах байхаа. За баярлалаа ихэ. Баяртай. За баярлалаа. Баяртай. Баяртай.